Намайг үнэхээр одоо God, I will walk out of Egypt now. Би Египтээс гаръя. I will leave my normal Christian life behind me. Христчин бүхий л амьдралаа ардаа орхилоо. Make me a kingdom believer. Намайг хаанчлан итгэж болгож бүтээгээч. Then Kairos time comes. За яг ингэхэд л Кайрос цаг ирнэ шүү. When Kairos time comes, then we need to understand these people. За тэгэхээр Кайрос цаг ирэхэд одоо энэ хүмүүсийг бид нар And their lives will begin to speak to us. тэдний амьдрал бидэнд ярих ёстой. Because they were kingdom people. Яг тэд нар өөрсдөө хаанчлын хүмүүс байсан. Normal Christians cannot understand them. Жирийн энгийн одоо итгэгч нар ийм юмыг ойлгохгүй. Because they were not Christian. Яг тэд нар христчингүүд байгаа. Энгийн христчин байгаагүй. Мосе одоо Илия гэх тийм ээ. Yeah. Was Abraham a Christian? Авраам христчин байсан уу? Was Moses a Pentecostal? Иесус Авраам Пентекост чиглэлийн хүн байсан юм ба дуурсгалтай ч гэдэг юм одоо. That's a difficult question, huh? Энэ айгүй хэцүү асуулт байгаа шүү дээ. They were kingdom people. Харин тэд нар зүгээр хаанчлын хүмүүс байсан. And to understand their lives, you must become a kingdom person yourself. Тэр хүмүүсийн амьдралыг бид нар ойлгож мэдхэд бол би өөрөө хаанчлын хүн болох If we are stuck in Egypt, тэр бид нар Египтэд гацвал will we read their lives? энийг уншиж шүү заяа амьдралыг уншаалаа. And we will be excited. Тэгээд ямар гоё бэ оо гэж. And we will go from wow to wow to wow. Wow. But no change. Эсвэл юу ч өөрчлөгдөхгүй. No change. Ямар ч өөрчлөлт. Because you're just a Christian. Зүгээр христчин юмэрээ байна. You don't get the teaching from their lives. You don't get the essence from their lives. Тэдний амьдралын тэр одоо ер бусын найрлагыг та хэлж авахгүй. Амсч үзэхгүй. That's what Paul says. Тийм учраас Паул хэлсэн ба. You who live in the end at the end of the ages. Юу гэж хэлсэн бэ гэхээр энэ үеийн эцэст амьдарч байгаа та нараа гэж. You the kingdom generation living in Kairos times. Кайрос цагт амьдарч байгаа хаанчлалын үеийнхээ гэж үчиж. You must read their lives. Та нар тэдний амьдралыг You заавал унших must ёстой. let God speak to you through these kingdom people. Энэ хаанчлалын хүмүүсээр дамжуулаад бурхан та нарт үгээ хэлхийг нь зөвшөөр. Even if they live under the old covenant. Тэд нар бүр хуучин гэрээ дотор амьдарч байсан ч. Because the kingdom of God goes beyond covenant. Яг л бурхны хаанчлал бүхий л гэрээний дээгүүр бай. There is not an old covenant God and a new covenant God. Бурхны хаанчлал дотор хуучин гэрээ, шинэ гэрээс хуваалт байсан. Some people say God was different in the old covenant. He was not. Хуучин гэрээ бурхан өөр байсан гэж. He was not different. Үгүй шүү дээ, тэр өөр He's the same байсан. yesterday, today, forever. Өчигдөр ч өнөөдөр ч мөнхөд хിവэрэ. He had to work in a different way. Тэр зүгээр өөр арга замуудаар ажиллаж Because the байсан. old covenant was limited. Хуучин гэрээ ч өөрөө хязгаарлагдсан But байсан. God was the same. Харин бурхан яг адилхан байна. Heaven was the same. Мөнхийн усгийн хിവэрэ. When Moses stood on the mountain Мосе уулан дээр байхад and looked into heaven, мөнхийн усыг харсан байгаа. he saw what we see today if we walk and if we look into heaven. Бид нар мөнхийн ус руу харуул юуг харж болох тэр зүйлийг Мосе бас. Actually, I believe Moses saw more than most pastors today. Мосе ер нь өнөөдрийн олон пасторудаас илүү ихийг харсан гэж. I think David heard more worship in heaven than most worship leaders today. Давид тэмээ өнөө үеийн олон магтаалын удирдагчдаас ч илүү хурцаар тэр. There is not an old covenant heaven and a new covenant heaven. Тэндээс хуучин гэрээний мөнхийн ус, шинэ гэрээний мөнхийн ус гэж хоёр ус байна. There is heaven Зүгээр нэг мөнхийн ус байна. and God's glory fills heaven. Мөнхийн усыг өөрөө хамтраад дүүргдэг нэг бурхан байна. God's glory always fills heaven. Бурхны театрт бүх мөнхийн усыг дүүргдэг. And if God opens heaven for you today, you will see exactly what Moses saw. Өнөөдөр Мосегийн харсан мөнхийн усыг тэр бидэнд харуулах юм. What Elijah saw. Илиягийн харсан. What David saw. Давидын харсан мөнхийн ус. Amen. Амен. Yeah, exactly the same. Яг адилхан байхгүй юу? Kingdom is beyond time, chronos time. Хаанчлал ерөөсөө хүний цаг үеийн хэмжүүрээс хайлтсан. But how much kingdom breakthrough there is on earth can vary from time to time. Харин мөнхийн ус хэдий ч энэ газар дээр одоо бууж иж, батчиж, бэгчиж байна гэдгээс хамаарат цаг үе өөрчлөв. That's why as a kingdom generation, Тэгэхээр бид нар хаанчлалын үеийнхэн гэдэг утгаараа we have to read the Bible in a different way. Библийг одоо бид нар өөр арга замаар уншаа гэж яриад байгаа шүү дээ. Amen. God has to help us Бурхан бидэнд туслана. by His Spirit Харин түүний сүнс to go beyond the story түүхүүдээс илүү юмыг харуулах хүсэж байна. and understand what happened. Яг жинхэнэ юу болсон
байдгийг ойлгох хүсэж байгаа. In these people's days, Яг энэ хүмүүсийн өдөр what happened to Moses? Мосед яг юу болсон? How did Moses walk with God? Мосе яаж бурхантай хамт алхаж байсан? What did Moses see when he looked into heaven? Мосе мөнхийн ус руу харахтаа яг юу болж харсан? How did God speak to Moses? Бурхан яаж Мосетэй ярьдаг вэ? How did Moses walk out of Egypt? Яаж Мосе Египтээс гарч ирсэн? What happened between him and the elders of the people? Тэр болоод хүмүүсийн ахлагч нарын хооронд юу болж ирсэн? What happened at Mount Sinai? Синай уулан дээр юу болсон? Not the story, but the story beyond the story. Тэгэхээр зөвхөн түүхүүд биш, түүхүүдийн цаана нуугдаж байгаа түүхүүдийг тэр мэдүүлэхийг хүсэж байна. Amen. Амен. Yeah? And especially for us Ялангуяа бидний хувьд who want to be kingdom people, хаанчны хүмүүс болъё гэж байгаагийн хувьд living at the end of the ages, энэ цагийн эцэст нь амьдарч байгаа бид нар. where God builds a kingdom church, Бурхан өөрийнхөө хаанчны сүмийг барьж байгаа. and the kingdom will advance in all nations, Хаач бүх үндэстэн рүү орох ёстой. and move forward and move forward and move forward, Эзлэх ёстой, дагуулах and ёстой. take more and more over. Илүү их газарнуудыг эзэмших Then we need to know who Moses was, Тэгжээж бид тэгэхэд how he walked with God, Мосед яаж алхаж ирсэн, юу хийж ирснийг мэдээ. how Joshua walked with God, Йошуа яаж бурхантай алхаж ирсэн. both the great things and the bad things. Агуугийч мэдэх ёстой. Бид нар багийн муугийч мэдэх. That's what Paul says. Тийм учраас Паул хийж байгаа If you шүү. think you stand, be careful. Чи өөрийгөө зогсоод байна гэж бодож байгаа болгоомжтой байгаарай. Sometimes we think, oh Moses, my goodness. How could you just hit the rock when God spoke to the rock? Тэгээд бид нар заримдаа боддог тийм Мосе нэрээ арайч тий. Бурхан зүгээр хагунд хилээ гэж яхаж чинь яаж хадыг цохиж чадчихна. And because of that, you are cut off. Тэгээ яах вэ? Тэр тушаалыг зөрчсөн учраас Мосе яасан шууд таслах. Your journey was aborted. Түүний аялал нь шууд одоо таслах. You did not fulfill your assignment. Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхэ болж ш. Moses, how did you do that? Мосе чи яаж ингэ чадчихна? How stupid can you be? Ямар тэнэг байваа чи чинь. Be careful. Болгоомжтой байгаарай If you хүмүүс. think you stand, be careful what you Өөрийгөө say. зогсоод байна гэж бодож ивэл гэтчих. Because if these people could fall in the test, we can fall in the test. Тэр ийм агуу хүмүүс тийм ээ шалгалтандаа унаж болсон юм чинь. Are you with me? Бид бол үнэхээр унаа шүү. So be nice to Moses. Тийм болохоор Мосег дандаа сайнаар ирэх шаардсан байна. Amen? Be nice to him. Actually, Яг үнэндээ sometimes we think that Moses did not see the promised land. Мосе амтны газрыг үрээгүй гэж их хараагүй гэж боддог. He saw it. Харсан. Actually, he stepped into it. Тэгээ бүр ерөөсөө орсон, алхсан. Are you with me? Анаатай хамт He ой. died inside the promised land. Бид нар Мосе тэ амтны газрын дотор талд нас орсон. He didn't die in the wilderness. Тэр зүд төхөөгүй. Moses entered the promised land. Мосе амсан газарт орсон гинэ. You can check the map. Та нар бүр газрын зургаар шалгаарай. Where he died. Тэр хаана өгснэг. It was inside the promised land. Амсан газрын дотор өгсөн байгаа. But he did not see the total fulfillment. Зүгээр тэр бурхны одоо амтны газрыг эзэн авч байгаа тэр бүрэн дүүргэлтийг хараагүй. He was not a part of the complete conquest of the nation. Үндэстэн нэрхэн тэр газрыг байдан дагуулж байгаа тэр дагуултыг хараагүй. But he stepped into the promise. Харин тэр алхаж орсон тэгээд тэнд өгсөн ба. Amen? Амен. So he saw the promise fulfilled. Харсан шүү заяа. Амсан. Not the total completion of it. Яг тэр бүрэн гүйцэд аваагүй ба. Joshua was a part of that. Йошуа жинхэнэ So a part of Moses' assignment was not fulfilled. Тэгэхээр Мосегийн сүүлийн хэсэг нь бол тасраад орсон ба. He died too early, premature death. Тэр ерөөсөө яг үндэ цаг бус өгөхлөр өгсөн ба. But God gave him the joy to enter the promised land. Гэхдээ бурхан түүнд амралтын газар руу алхаж орох баяр хөөргийг зөвшөөрсөн юм аа. So they are given to us as examples. За тэд нар бидэнд жишээ болгон өгчээ. There is a kingdom teaching there. Энэ хаанчны хичээлүүд яригдж байна гэсэн. That's why we have to define Egypt. Тийм учраас бид нар Египтийг тодорхойлох хэрэгтэй байсан. Not understand Egypt as a Christian. Христчин хүнийхээ хувьд ойлгож байсан хуучин ойлголтоор биш. The only thing Christians think about is I was lost, now I'm saved, I'm ready for paradise. Тэгээд ерөөсөө христчин хүмүүсийн ойлголт би гээгдсэн байсан, би олдогдсон, амрагдсан, одоо би мөнхийн улс руу очино. Is that untrue? No, it's true. Тэр энэ худлаа юм уу? It is not kingdom thinking. Ихтэй энэ чинь хаанчны бодол биш байхгүй юу? It's self-centered Энэ thinking. бол зүгээр амин хувиар хичээсэн бодол байна. That's your own kingdom. Энэ таны өөрийн чинь хаанчны бодол. I was there.